За та бүхэндээ нэг сонирхолтой баримт ухаж байгаад боллоо. Энэ болохоор Австралийн талаар. Австралийн одоо хамгийн алдартай хамгийн гэсэн баримтууд байна. За Австрали төв болохоор дэлхийн хамгийн арал төв гэж нэрлэдэг. Бас нэг төв, энэ төвийг бүгд нь хамарсан нэг улс эзэлж оршдог гэдэг утгаараа их онцлог ийм төв байдаг. За энэ дээр юу гэж хэлсэн байна вэ гэхээр Австрали твийг хамгийн жижиг төв юм. The smallest continent and sixth largest country буюу хамгийн жижиг төв мөн дэлхийн хамгийн 6 дахь том улс гэж газар нутагтай улс гэж хэлж байна. Энийг болохоор Австралийн холбооны улсыг хэлж байна. За мөн зарим тохиолдолд island continent буюу төв арал улс гэж хэлдэг. За зарим тохиолдолд болохоор country down under гэсэн үг байна. Down under гэдэг үг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр экваторын бүсээс бүр доошоо бүр доод буюу өмнөд хагсын одоо өмнөд туйл руу төгссөн энэ газрыг бол down under гэж Австралиг тэгж нэрлэдэг байгаа. Яагаад тэгэхээр ихэнх одоо газрын зураг дээр бол дандаа хойд хагсыг түлхүү одоо харуулад доод хэсгийн Австралиг ерөнхийдөө ингээд харагдах байдал нэг муу харагддаг учраас энийг бол down under гэж Австрали твийг бол хочилж нэрлэдэг. За энэ арлыг анх болохоор Британий далайгаар аялагч Джеймс Кук 1770 онд discovered by Captain James Cook гэсэн байна тийм ээ. 1770 онд одоо анх нээжээ. За энэ арлын хамгийн өндөр цэг highest peak буюу одоо хамгийн өндөр цэг нь Mount Kosciuszko нь болохоор 2228 м өндрөө гэсэн үг байна. Энэ бол маш намхан одоо уулын зэрэглэлээр бол дундаж өндөртэй уул багтахаар ийм уул байна. За энэ твийн одоо хамгийн нам дор цэг the lowest point of Australia буюу хамгийн нам дор цэг нь болохоор Lake Eyre гэдэг нуур байна. Lake за Eyre гэдэг нуур байдаг. Энэ бол Австрали хамгийн нам дор цэг байна. За longest river гэсэн байна. За Murray гэдэг энэ river бол 2508 км урттай. Маш урт гол байна. За энэ бол Австралийн бас нэлээд том Murray-Darling-ийн сав газар гэж нэрлэгддэг томоохон голуудын хамгийн том голыг нь хэлж байна. За мөн Австралид нэг онцлог байгаа. Австрали бол Австралийн зүүн эргийн дагуу маш их зүүн эргийн дагын арлуудад маш олон одоо шөрөн арлууд байдаг. За энийг болохоор the world's largest coral reef system буюу the coral reef гэдэг нь болохоор одоо шөрөн арлын ийм шөрөн арлын одоо ийм бүтцийг бол ингэж хэлж байгаа. За энэ бол дэлхийд дээрх хамгийн том одоо тийм шөрөн арлын бүтц багтнаа гэж хэлж байна. За дараагийнх нь болохоор энэ major deserts гэж байна. За томоохон цөлүүд. Австрали төв бол маш ихэнх газар нутаг нь бол цөлөрхөг. За тийм учраас маш олон тооны цөлүүд Австрали төвд байдаг. За энэ дотроос болохоор Gibson байна. Great Victoria гэдэг энэ цөл байна. Нэг Victoria-гийн цөл тэгээд Simpson гэдэг энэ цөлүүдийг бас нэрлэжээ. Үүнээс гадна бас нэлээд олон тооны цөлүүдтэй. За дараагийнх нь болохоор энэ temperate grasslands буюу known as downs гэж байна. За temperate grassland гэдэг бол Австралийн өрмөц хэлбэрийн төрхтэй одоо хээр талыг хэлдэг. Үүнийг болохоор downs гэж бас австралчууд өөрсдөө нэрлэдэг юм байна. За Австрали твд дэлхийн хамгийн эртний уугуул иргэдийн нэг болох Aborigines амьдардаг. Үүнийг болохоор Aboriginals гэж нэрлэдэг. Natives энэ бол маш хэдэн 100 мянган жилийн өмнө нүүдэлж ирж ингэж суурьсан ийм хүмүүс байдаг. За Британий колоничлоос өмнө гэсэн үг тийм ээ. За ийм онцлогтой төв байх нэ.